Юу гэдэг нь? Бүх спор дасагдъя. Тэгээд байхгүй. Би ихний очсон өдрөөсөө л хармаар санагдсан юм даа. Би ч нэрэл дэжгүй хүүх юм аа. Гоё юм бэлээ. Тэрийг моолж комент чихэн тод тэд нар тэгээд нүрээ ил гаргаж чадахгүй нь бас тод. Технээс нь үзээ. За бүсгүүчүүд нь бүгд гоё энэ залуус нь жолцсон байна гэж байна. Юу гэдэг нь? 564 лайк маяг тавьчих. Чиний шалгаж болт юм уу? Айгуул чи лайк тавьсан байгаа даа. Юу би битсэн шүү дээ. Болор одог гэдэг. Танаа хамаатны үү юм шүү. Чи дэг ял хэлсэн юм шүү. Их чин дээр гэс ингэ бичээд гэдэг. Чин дээр юу гэж бодож байна? Сүртэй шүү гэж бодож байна. Баярлалаа. Шаал балай үзүүлж бүх спор хөх гээд энэний оронд танин мэдхүү амьтны ертөнд зүгтүүд залуучуудад хэрэгтэй контент хийгээч гинэ. Танин мэдхүү амьтны ертөнд хүүхдүүд залуучууд хэрэгтэй. Тэр чинь бас тэгэл дэлхийн гаргалсан амьтны ертөнд болсон шүү дээ. Тэр юм өөрсдөө амьтны ертөнд болсон байсан биз дээ. Танин мэдхүү болсон уу? Гэтэ иймэрхүү нэвтрүүлэг байдаг шүү дээ. Зөвөр хүн яг өөрөө хайгаад үзүүл тэгэл интернет ороод тэгэл дуртай танин мэдхүү гэж бичээл эсвэл амьтны ертөнд згээл зөндөл юмнууд байгаа шүү дээ. Заавал ингэж бидрийг үзэж стрессдгүй байх сонголтоос байгаа шүү дээ. Амьтны ертөнд үзэх боломж бас байгаа. За 3 дахь анги үтсэн сэтгэлээс хасаа бол хамгийн хорох тагчин юм байна. Хонгор бол 3 анги дараалж үнэхээр таалагцсан оролцогч байлаа. Тэгээ шинэ залуу хурдан орж ирэхгүй бол хатууд барыг сонголтгүй үлдэх гээд байгаа юм болов. Өрөн мичээ амраа золоо дөрв бол үнэхээр гоё хтууд байна. Бараг 3 дахь ангийн турш энэ дөрөв сонирхолтой байлаа. Тод Даяна хоёрыг бол хасагдаасаа гэж хүсэж байна. Итгэхгүй жаах уйдгартай байна. За season 2 бол season 1-ээс илүү гоё үзүүштэй сонирхолтой бүр маш сайжирсан санагдаж байна гинэ. Дасагдъя. Тэгээд байхгүй. За season 2, season 1 гоё үзүүштэй сонирхолтой. Энэ дээр би нэг юм хэлмээр байна. Season 2 бол бүр шал өөр байсан. Аха бүр үнэхээр хүнд байсан. Тий. Ер нь бол би жоохон season 1-ийг үзчихэд энэ жоохон амархан гэж бодоод би нэвтрүүлгийг амар дутуу үнэлж очсон. Тэгээд би ихний очсон өдрөөсөө л хармаар санагдсан. Ер нь бол бүр зүгээр би юунд ирчихвэ гэдэг яг. За юу руу ороод ирвэл гэж бас бодсон. Маргааш нөгөө төрөөс ингээд ээлжээр гоё үгэлээ явцгаа. За ингээд ер нь би ингээд хүний нэрэнд нь ингээд амар гоё тааруулж гоё маа зэлэх туртай тэгээд орж ирсэн хасаа хамгийн дөрөндөөсөн тэгээд хасаа гэхээр тэгээд шууд жоок болгоод намаас ч бат энэ уусаа бид нар уусаа нэвтрүүлэгт орж ирж байгаа юм чи яг юу болохыг бид нар бүгдийг мэднэ. Энэ үгээрээ ингээд би ингээд хасаатай амар юм гэдэг юу гэх юм хасааг амар гэдэг хасаатай ингэж амар одоо найзлахыг хүссэн гэх юм уу? Тэр нь одоо илэрхийлэмж юм жоо. Маазарч хүнтэй коннекшн үүсгдэг шүү дээ ер нь. Тэмүүт хүмүүс ингэж амар юм хасаад дургу хасааг ингэж хийгээд байгаа юм шиг. Би ингэх тусам бит хоёр ингэж амар юм татна болох юм байна гэдгийг ер нь бол мэдчихсэн гэх юм уу? Тэгэд энэ инээдэг бол яалтчгүй ингэж амар юм хасаа уус ихний өдрөөсөө л жоохон амар юм pop байсан. Тэгэд би яг тэр нь ингээд амар миний нэвтрүүлэг тэгээд амар босч явахтаа урт ингээд чи хасагдж байгаа хүн чинь амар яа штэ ингээд гайхаж махсаж тийхгүй амар өөртөө ихтэй би угаасаа хасагдахгүй байна. Жок хасаас өөрөө тэгж бодсон. Тэнгүүт нь тэгээд энэ ямар за тэгээд амар инээсэн бэтэмас. За чинь амар хитэн заалж байсан бэ. За энэ хааш. Дөрөвч юм болсон. Гүр хай. Нэг үгүй үзээгүй юм байна. Чи үзсэн үү? Би бас нэг үзээгүй юм байна. Энэ амар бороо иччихээ. Итгээгүй. Энэ яг итгэцэн гэж бодож байл үгүй. Инээ дээрээ ингэж амар юм
маазарч ингэж жоок тэгээд бас энэ үнтэй байх амар юм тааламжтай гэдгээ илэрхийлж байгаа юм байна. Тэрнээс нэг амар намайг дөрөвдөхөө болгох чинь гэдэг амар баярлж инээсэн юм бол уусаа биш. Энэ хариулж байгаа энэ юу уусаа дөрөвдөх чинь болж болох уу гэхээр ч амар юм зүр үерхээ салъяал гэсэн утгатай болчихж байгаа зү ер нь тэгмүүд ингээд угаасаа хинч шууд ингээд дөрөвдөх чинь болж болох уу. Одоо хинч ингээд одоо ингээд үерхээ салахыг хүсэхгүй шүү дээ. 1999 оны 6 дугаар сарын 1-нд төрсөн багасаа л гэсэн мөнгөөр хичээлж эхэлсэн бөгөөд одоо дээдлэгт IHC Apes багт давтлагчаар давсан. 192 см өндөр 82 кг зэрэгтэй 3 хүүхэдтэй айлын дундах хүү. Видео тоглох дуртай бөгөөд өөрийнхөө өрөөг бүр дотоонд зориулж тогтчихсан юм байна. Амар сүртэй. Өөрийнхөө өрөөг бүр дотоод зориулж тогтчихсан юм байна. Тийм үү гэдэг. Яг хөө. Тэгсэнтэй удаатай хоолнд маш их дуртай. Бэрхшээл бүхэн өөрийг нь бүтээсэн гэж боддог. Сонирхолтой нэвтрүүлгийн үеэр охидтой танилцаж, ярилцлагатай гаргаж байсан сүүл холбох арга амьдралдагч зөөнгийн удаа хэрэглэж байсан гин. Оо, заяа таахгүй юу? дургуутан байлаа. Оо. Энийг бас үтэг байсан юм. Майнаас хүртэл. Яг юм үзэхээр ингээл огшсон багчаа. Цус мэдээлээ. Биш нэрэл дэжгүй хүүх юм аа. Аурат үгүй юу? Хөө. Аура сэргийж өргөлөө. Яг гоё юм билээ. Өөрийнхөөс эдит мэдээдийг харахаар зөвлөл юм асуу. Дэмэрхүү юм яг олон их үзэх үү? Чи яг үзтий байх. Окей зүгээр. Би яг сонирхолтой бол үздэг л дээ. Гэтэ бас чамаас сумар байхгүй юм. Үгүй тэгэл гоё болцсон байвал тэгэл бас гоё шүү гэж үзсэн шүү дээ. Тэгээ гоё юм гоё шүү дээ. Ничи би дууд яг л моучи чи яаж утсад тогтоод түр зайлши. Мэж. Энэ гэхдээ бүр ямар гоё таарсан бэ те бүр. Ничи би дууд яг л моучи. Хүлээгээд сууж байж. Чи яаж утсад тогтоод түр зайлши. Өнөөр чи нөрөө мэж. Төстэй маа. Чи зогтоо магадгүй. Нэг юм саранд орчлаа. Яг нараад юм аа. Зүгийн ажлын CEO байдаг шүү дээ. Тэнд ер нь тим ахнаар сууж идэв. Тэг ингээ анзаарангууд ингээ жоохон согтуу могтуу. Тэг ингээ амар ярьж иржсэн. Ахтаа ингээ нэг 5 төгрөгөөр өччихэндээ 1000 жилөө те. Ах нь ингээ нийм авах гэсэн. Тэг тим ахнаар амар хөөрхөн санагдаад тийм аа ингээ ядчил тэр үн ингээ амар хөөрхөн сэтгэл төрүүлээд юм гооч те. Тэггүй зарим хүмүүс юм албатай юм шиг ярьж мэрдэг те. Табаач табаа. Би энэ Single Inferno-г бол үзээгүй. Би бол үзсэн. Гэтэ яг надад бол гонхи чинь тэгэл бас л алдартай залуу болж дууссан хүн штэ. Ер нь 3 охин мөхөө артаасаа гүйлгч мүлгцэн. Тэмүүт ийм хэвгүй. Солонгос охтууд бол гүүхээр хэвгүй. Аа. Монгол охтууд бол хизээч залуучуудын араас гүүхгүй ер нь л тэ. Тэгэхээр ер нь бол ямар ч юм тэр үнтэй адилхан. Тэр үнтэй адилхан байх ямар ч боломжгүй байхгүй ер нь бол монгол охтууд бол хизээч араас гүүхгүй ялангуяа гоё охтууд бол бүр амар өөрсдөө мэдэрсэн байдаг. Тийм болохоор за тэгэхээр би бараг за табоос тэгэлсэн үнэл юм байна ер нь. Чи хайцтай өмснөө. Чи төлөвлөсөн үү? Би бүр төлөвлөгөө бүр заастаа цэмбий орно. Асфальт явсан чи арай гацчтэн тэгэл тэгэхээр за одоо ямар авалтай штэ гэж амар шот мэдэр авчихсан юм байсан тий. Би харч чадаагүй харамсал. Сайн уу? Тохойтой бол амар сандарсан бүр. Хин нэг авчирч өгөхгүй бол юу ч юм уу те. Яг авчирч өгөхгүй байхтай гэж бол бодоагүй. Тэгэл хин нэг авчирч өгнө гэж угаасаа бодож лээсэн л та. Тэгтээ тэр харж байна Монгол хүмүүс уусаад те. Бүр хоёулаа алдчихж байгаа настай гутлан дээр нь бүр. За тэгээд энэ болохоор ерөөсөө тавилттай унаагүй.
Энэ үед тэгтээ чи яагаад хасааг сонгосон юм? Би энийг бүр яг мартцсан байж байгаад үзчихэд бүр амар гайхсан шүү дээ. Энд чи юм ингэсэн юм аа ингээд яг зарим үед ингээд одоо ингэж жаад тэ жишээ нь энэ чи ингээд хин надад дуртай дургу ингээд ер нь л ингээд анзаарч байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд үгүй анзаарч ер нь л энэ чи дөнгөж эхэлжсэн мдэггүйсэн бохгүй юу. Тэгээд ингээд энэ чи өөр амар юм эрсдэлтэй алхам бохгүй юу. Жишээ нь ингээд дургу байхад нь гаргаж ирээд үнсчүүл ер нь л амар нөгөө хүн ингээд илт ингээд чинь хасаа ингээд золоо дээр очиж нэг мяал заалт шүү дээ. Тэнгүүт золоо ингээд бүр ингээд кринжлээд байна шүү дээ тий. Би яг тэр тийм мэдрэмжийг бас эмхтэй хүнд өгмөөргүйсэн. Тэгээд хасаа бит хоёр л амар дотн болохоор хасааг би зөвшөөрөхийг угаасаа мэдчихсэн. Тэгээд ер нь л ингээд тий нэг угаасаа л нэг оруулан дээр нэг иймэрхүү маягаар тий. Тэгээд нэг ер нь бас нэг талаараа эмхтэй хүнийг амар эвгүй байдалд оруулмаар гэсэн. Дургуахт нь ингээд сонгочвол нөгөө юм чинь бас нөгөө үнэ ингээд чинь тэгээ бас дөнгөж ихний өдрөөс нь санагдаад ах юм. Хоёр дахь өдрөлсөн. Тэгээ нөгөө хүн чинь ингээд бас ингээд дургу ирнэ нөгөө үнэ бодоод ингээд гарч ирэх тохиолдлууд ер нь бол байгаа шүү дээ. Тэр ер нь л зөв байсан баг гэж бодож байна. Тийм шүү. Зөв байна. Энэ миний зургийн доор дүүгээ оруулна гэж яах вэ гинэ. 132 харахад байж байгаа шиг. Тэр шицүү үстэй. Чицүү тэгэл би юм шиг байна. Энэс та ганцаараа байсан ч өөрийгөө уйдаахгүй гарна гэнэ. Чиний зургийн доор. Яг Singles Inferno 3 конхээтэй гэнэ. Яг хөтэ олон донд нэг юм нээлттэй хүн байхад зүгээр дээ яах вэ гэнэ. Тэр л хэлэх юм байхгүй би бол no comment. Тэ Singles Inferno-гийн тэр залуугийн оролцсон ангиудыг угаасаа үзээчгүй. Гэхдээ ер нь бол явж исэн мем энтриг харж исэн. Тэгээд адилхан санагдсан зүйл нь зүгээр амар юм. Сакс тоглолдог гэдгээр адилхан байсан бах. Тэгээд ингээд юугаараа адилхан байсан зүгээр амар юм ангалтж байгаараа жоохон төстэйж магадгүй. Гэхдээ монгол хүмүүс тэрийг ойлгох шүү дээ тий. Тэгээд өөрийг нь яваалаад байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэг ойлгохоор байхгүй юу. Цэлбэг байхгүй байсан бол тэнгисийн иргэдээр гониг байхаалаа иймэрхүү залуучууд руу чиглэсэн гоё контентууд олон болох болтгой цөөхөн монголчуудад стресс хэрэггүй гинэ. Үнэн шүү. Алин стресс хэрэггүй гэдэг байхгүй. За стресс хэрэггүй гэдэг нь бол үнэ. Үнэн. Гэхдээ хүмүүсээс амар стресстэй байгаа юм шиг надад ер нь бүр амар юм хейт хийж үзээд байлээ те бүр яг нөгөө нэг бас яг хилэн бэлүүдэх бас хоногуд ингээд боллоо гэдгснээслээд ингээд бүгд яг хилэмаа бэлдсэн байсан шиг санагцаа надад. Гэхдээ яг үндэ бас юм одоо нэвтрүүлэгч бай юу ч бай ингээд бас гоё эргээр одоо тухайн хүний сайн талуудыг ч гэсэн хараад үзвэл бас гоё шүү дээ. Тэг надад ингээд нэвтрүүлгийг үзэхээр амар юм сонирхолтой одоо ингээд кино үзэж байгаа юм шиг. Тэгвэл бид нар бас ингээд тэнд зарим зүйлсийг мэдгүй бидний зөндөө юм байгаа шүү дээ. Тэ ингээд шинэ ингээд тус-тусын хувийн болцоонууд энэ яг энэ дээр юу ярьсан юм бол гээд бид нар ингээд яасан ч гэсэн эргэлзээтэй үлдсэн зөндөө юмнууд байгаа. Тэдрийг ингэж одоо ингэж амар юу болсон юм бол гээд амар догдолж үзэж байгаа. Тэ ингээд энэ дээр би тэгж бодож исэн гэдэг. Дараа нь үзэнгүүтээ ийм болсон юм байна. Тэр үед би яг тэгсэн юм. Би ямар тэнэг юм бэ тэгээд амар. Нуруу захтнаад байдаг зэлбэг гинэ. Тэ намайг ирт мэжаа гэдэг юм уу те. Ингэн үү? Батхоёр утган заяа гинэ. Зургийн харахаар настай хүн л юм шиг байна. За бит хоёрын хүрээд дууслаа. Тэгээд та бүхэндээ сандаж хэлэхэд бид хэд бас ингээд тухайн нөхцөлд тухайн шоунд ингээд байхдаа бүгд одоо хүнд хэцүү цаг үе туулсан хүмүүс ч тэм зөндөө байгаа үзэгчтэй мэдхгүй одоо сайтууд өнцгүүд хизээж харж байгаагүй одоо бидний туулсан зүйлсийг мэдхгүй зүйлсүүд бас их байгаа болохоор багш хэмжлэрээ гэж бас хүсмээрэн. Тэгээд бас цаашдаа бүр илүү улам сонирхолтой дугаарууд байгаа болохоор тэрийг стресс багтаагаар хөнгөн хүлээж авч үзээрэй. Тэгээ эн чинь бас шоу болохоор шоу гэдгээр нь үзээрэй. Bye.